Хангал дүүргийн 15 дугаар сургуулийн 500 гаруй сурагч, 97 дугаар сургуулийн 70 сурагч, Төв аймгийн Сүмбэр сумын 200 гаруй сурагч сүрээгийн халдвар авсан тухай мэдээлэл олныг цочирдуулсан. Сүрээгийн халдвар хяналтаас гарч хүүхдүүд хэдэн зуугаараа өвчлөх болсон нь салбарын сайдын хариуцлага үйлдэлтэй холбоотой. Үүний дээр мэргэжлийн бус хүн эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа нь асуудлыг энэ хэмжээнд авчирсан гэж салбарын эмч мэргэжилтнүүд үзсэн юм а. Тиймээс ч өнгөрсөн өдрүүдэд эрүүл мэндийн яамны гадаа эрүүл мэндийн дэд сайд асан Ардчилсан намын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга амарснаа тэргүүтээ эмч багш нар эцэг эхчүүд салбарын сайдыг хариуцлага хүлээж огцорхыг шаардаж жагссан юм а. Гэтэл энэ хугацаанд нэг ч хариу өгөөгүй дээр жагсагчдын эсрэг хэвлэл мэдээлэлээр худлаа мэдээлэл гарах болсон юм. За тиймээс эрүүл мэндийн дэд сайд асан амарснаа эрүүл мэндийн сайд саран гэрлэг хаалц мэтгэлцээний дуудах урилгыг өнөөдөр хүргүүллээ. Мэтгэлцээн маргааш буюу 6 дугаар сарын 6-ны өдрийн 20 цагаас болох юм а. Яг хөө мэдээж хэрэг сүрээгийн дэгдэлтийн асуудал бол бас байгаа. Түүнээс гадна засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тун тааруу байна. Одоо жишээлбэл саяхан засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнж үзсэн байна. Тэгэхэд эрүүл мэндийн чиглэлээр авах ёстой 22 арга хэмжээнээс 17 дээр нь хангалтгүй дүн авсан байна. Тэгэхээр энэ ажил бол урагшаа явахгүй байна гэсэн. Дараа нь эрүүл мэндийн яамтай холбоотой авилгал хээл хахуулын асуудал, гэмт хэргийн шинжтэй юмнууд бол байнга гартдаг боллоо. Одоогийн байдлаар 3 хүн шалгагдаа зарим нэг нь шоронд сууж байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн яам энэ дээр хариуцлага хүлээгээч. Түүнээс гадна эрүүл мэндтэй холбоотой гол шалгуур үзүүлэлтүүд бол уруудсан дүнгууд гарсан байна. Ялангуяа эрүүл мэндийн сайд 17 оны сүүлээр тавигдсан 17 оны эрүүл мэндийн үзүүлэлтийг 18 онтой харьцуулаад үзэхээр зэрэг маш олон одоо үзүүлэлтүүдээр одоо уруудсан үзүүлэлтүүд гарсан байна. Энэ дээр бол нялхсан эндэгдэл, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өвчлөлийн байдал, тэгээд жирэмсний хяналтын байдал, эхийн эндэгдэл гэдэг ингээд асуудлууд бол ар араас гараад байдаг. Энэ дээр авч байгаа арга хэмжээнүүд хангалтгүй гэж харж байна. Мөн саяхан одоо жишээлбэл 1-р төрхтөр бас эхийн эндэгдэл гарлаа шүү дээ. Энэ бол цэвэр одоо бас тусамж үзүүлж байгаа үйлчлэгээ үзүүлж байгаа талын буруутай үйлдэл гэдгийг нь бол нотлоод гаргаад байгаа. Тэгэхээр иймэрхүү юмнууд дээр одоо эрүүл мэндийн сайд хариуцлага хүлээж авах ёстой л доо. Тэгэхээр өнөөдөр манай Монгол улсад ерөөсөө томилгооны эрх мэдэл ям бэдэлдэг тогтолцоонд байгаад байдаг. Асуудал үүсээд хариуцлага хүлээх болохоор зэрэг тэр хариуцлага хүлээдэг тогтолцоонд байхгүй байна. Тийм учраас ардчилсан нам бас сөрөг хүчнийхээ хувьд энэ дээр хариуцлага хүлээхийг шаардаж жагсаалыг үргэлжлүүлж байна. Хэвлэлээр хариу өгөхдөө бүр одоо намайг бүтгэн одоо гүтгсэн доромжилсан иймэрхүү юмыг бол хэвлэлээр уваагүйгээр ингээд тараад цацж байгаа. Энд бол би их бохомдож байна. Тийм учраас өнөөдөр би сайдыг хаалц мэтгэлцээнд урьж байгаа юм. Хэрвээ хаалц мэтгэлцээнд хүрээд ирэх юм бол би энэ болоод байгаа үйлдэлүүдийг одоо яагаад өөрийг нь огцруулах гэдэг шалтгааныг нь ярмаар байна. Дээр нь өөрийнх нь гаргасан гүтгэлэгтэй холбоотой няцаалтыг өгмөр байна. Иймэрхүү юмнуудыг хиймээр байна да. Намын үнэлэхүй 65 суудалтай нөхөд минь энэ мэргэжлийн бус сайдаа эрүүл мэндийн яамнаас татаж авах одоо их хурлын тогтоолын төсөл оруулаад даруйхан шиг огцруулаач. Мэргэжлийн хүнээр энэ яамыг удирдуулах шаардлагатай байна. Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд маань хэдэн зуугаараа өвчлөчхөд байж хахад энийг хурдан эмчилж хурдан тасан зохицохын тулд мэргэжлийн хүн энэ яамыг удирдах шаардлагатай байна шүү дээ. Тийм учраас энэ эрүүл мэндийн яамны сайдыг огцрох шаардлагыг бас л тавьж бид нар бас жагсаалаа үргэлжлүүлж байна. Энэ талаар бол би саран гэрэл сайдыг өргөдлийн байнгын орооны дарга багт нь өөрт нь харьцажсэн. Тэгэхэд ах минь энтэй талаар ерөөсөө нийлээд тэмцээд өгөө. Багнуурын эмнэлгийн энэ дээр ирсэн багт нийлээд ажиллаад өгөө. Энэ асуудлыг таслан зогсоо гэсэн. Сайд болонгуудаа л ерөөсөн нөгөө тоортноос хишгээ өртөнгүүд л ерөөсөн бүгд дуугаа хангаж хэлдэг. Саран гэрэл сайд бол өргөдлийн байнгын орооны дарга багтаа бүгд цог зочиг сайд руу өөрөө мэдээлэл өгөөд энэний талаар тэмцэжсэн. Сайд болонгуудаа одоо өнгөрсөн. Одоо тэр авилгал авж байгаа баригдаг тэр саран гэрэл сайдын туслах болор цэцэглөө болроо гэд тэр охин бол ерөөсөн тэр бүр маш сайн мэдж байгаа. Хамгийн сүүлд нь би болороотой уулзахад та одоо энэ сайд руу хандаад ирэхгүй тэр их хурл руугаа ханд гэсэн. Их хурл руу би одоо хандаагүй хүн байхгүй. Өргөдлийн байнгын ороо одоо Батцаандан одоо ер нь бүхэл хүмүүстэй харьцдаг бүх хүмүүстэй уулзч ярьсан. Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй. Гэтэл яагаад эрүүл мэндээр нь ингээд тоглоод байгаа юм бэ? Одоо тэгээд эхчүүд төрж чадахгүй нас орж байна. Насан туршийн хүүхдүүд жирэмсэлж байна. За хавдар гээд маш олон өвчнөөрөө дэлхийд 1-р орж байна дандаа. Одоо хавдраар гэхэд өнөөдөр би бас нэг ярилцлага уншлаа.
хавдар туссан хүмүүсийн 80% сарын дотор нас ордог гэд эмч ярьцлага өгсөн байна. Тэгэхээр энэ нөгөө эрт илрүүлээд байгаа нь энэ үү? Эрт илрүүлсэн өвчин ингээд сарын дотор хүний амийг авах уу? Энэ бол үнэхээр мэрэгжлийн бус хүн энэ салбарыг удирдсанаас болж монголчуудын өвчин үнэхээр бүх төрлийн өвчин газар авч байна. Тийм учраас энэ саран гэрэл сайдыг огцрохыг шаардж байгаа энэ ч гэсэн аль бий нэгдэж ирсэн.